үзэгч, дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цулсаар өгсөн ажил үйлс тань өөдрөг байгаа гэдэгт итгэлтэй байна. Америк нэгдсэн улс дахь Монгол телевиз 13 жилийн архивт Америкийн монголчуудын болон Америкт зочилж байсан олон авиасны бүтээл хадгалагдан үлдсэн байдаг. Он жилийн уртад бидний зарим нь нутгаа зорж, өөр газар нүүн сууршиж, ертөнцийн мөнх бусыг үзүүлж, ажил амьдралын хүрдийг эргүүлж явна. Энэ удаа харьд суугаад та бүхэндээ нэгэн цагт бидний дунд ажиллаж амьдарч явсан нэрт төгөлдөр хуурч Америк нэгдсэн улс дахь Монгол эмэгтэйчүүдийн соёл холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бирвагийн мөнхшөр агсны 13 жилийн өмнөх нэвтрүүлгийг эргэн үзүүлэх болно. Мөнхшөр агсан Америк нэгдсэн улс дахь Монгол телевиз байгуулагдаад удаагүй тэр үед уран бүтээлийнхээ тухай студид урагдан ирж шинэ жилийн баярыг халуун бүлээрээ тэмдэглэж байснаа дурсаж байсан юм а. Монголын урлагийн элит гэр бүлийн төлөөлөл болсон хамтран зүтгэгч эрхэм сайн нөхрийн дурсгалд зориулж энэхүү нэвтрүүлгээ өргөн барьж байна. Буян номын ариун үс дэлгэргээ. Студийн цаг. Эрхэм үзэгч та бүхэндээ ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оны өмнөхөн үзүүлж байгаа студийн цаг нэвтрүүлэгтээ бид магистр багш нэр төгөлдөр хуурч Бирвагийн мөнхшрийг урьж оролцуулж байна. За энэ нэвтрүүлгээр та бүхэн төгөлдөр хуурчийн ажил амьдрал, уран бүтээлээс гадна Монголын урлагийн нэгэн элит алтан гэр бүлийн тухай үзэх болно. 20 дугаар зууны Монголын хөгжмийн урлагийн нэр төлөөлөгч, урлагийн гай сэтгэлдэн, төрийн сойрхол хөгжмийн зохиолч Гончгийн Бирваг сэтгэлд хоногчон үлдсэн олон сайхан аядуу хөгжмөрөө та бидний дунд 90 гаруй жил амьдарсан юм а. Тэр хүний авьяасыг өнөөдөр үр хөвгт нь өвлөн авчээ. Ингээд охинтой нь ярилцгаая. Тэгээ манай урлагийн хүлээн авч манай студ төрөлсөн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр шинэ жилийн өмнөхөн бид уулзж байгаа учраас танаа гэр бүл одоо халуун ам бүлээрээ аядууны дунд шинэ оноо тэмдэглэж байсан байх тэр үеэ дурсахгүй юу? Тийм ээ, одоо баг үеэ дуусаад одоо бас их гоё байдаг шүү дээ. Би ч одоо манайх ч одоо тэр улсууд одоогийн ярьдаг 40-50 мянга гэж ярьдаг шүү дээ, тий. Одоо манайх ч яг тэр 40-50 мянга одоо тэр доош гэдэг тэрэн дээр л биднес амьдарч байсан л да. Тэгэхэд тэнд одоо урлагийн тэр алтан үеийнхэн одоо манай гэрийнхэн манай одоо аав ээж маань найз нар одоо хэн тэр яруу найрагч мөндөд яруу найрагч Яваа Хулангай Баатраагай одоо хөгжмийн зохиолч Гончиг Сумлагай мөрдөрж байгаа Дамдын Сэрэнгай Намсрааж байгаа гэдэг энэ сайхан улсад хурж ирээл ерөөсө уран бүтээлээ ярилцсан яруу найрагчд нь шүлэг найраглаа уншина хөгжмийн зохиолчд нь төгөлдөр хуураа тоглоод би юм бичиж байгаа эсвэл өчигдөрхөн би одоо ингээд миний гараас энэ дуу гардаа гэх юм уу иймэрхүү сайхан уран бүтээлийн одоо тийм сайхан халуун ярилцлага өрнүүлдэг байж тээ одоо ингээд бодоход их сайхан байдаг юм их сайхан. Голлож ер нь ямар аядуу одоо шинэ жилийн орой өргөн танаа гэртийг шилдэг байсан бэ? За шинэ жилийн орой бол ерөнхийдөө яг тэ бараг л биднээс бол гэр их нэр одоо ээж минь ширээгээ засаал одоо тэгэл бид нар чинь тэгэл ээжийнхээ гарын хоодыг идээл тийм ээ тэгэл аав маань бид ээж хоёр маань бид тэр хөгжим тоглоулдаг. Одоо манайх ч одоо нэг үгээр хэлэхэд одоо бараг л жил хүүхдүүд нь одоо ер нь багахан хэмжээний оркестр байсан шүү дээ ер нь одоо ямар хөгжим тоглодог вэ? Ийм байгаа. Би болохоор төгөлдөр хуурч. Миний одоо бүр ерөөсөө Томоос эхэлж идэх. Хамгийн том ах маань одоо танаас мэдэх байхаа драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч ардын жүжигчин мөнхтэй жүжигчин байгаа. Дараа нь миний эгч хуучир тоглодог хүн байла. Зэргийн ансамблд одоо тэтгэвртэй гарсан. Дараа нь би мөнх цэцэг гэдгээ. Тэгээд дараа нь би тэгээд яг миний доод тийм эрэгтэй дүү маань Баян Монгол чуулганы түрүү бач их сайн түрүү бач тий бол юм. Тэгээд мөнх баяр. Тэгээ байж тал миний эмэгтэй дүү байгаа. Энэ хүн маань харин манай 6 хүүхдээс ерөөсө 5 нь урдгийнх. Миний хамгийн бага дүү чи мөнх бод гэдэг одоо хөгжмийн зохиолч хүүхд байгаа. Манай аавын маань одоо мэргэжлийг удамшаа явж байгаа хүн л дээ.
энэ дотоос ганцхан хөгжим биш хүн чи одоо миний дөө мөнх жаргал гэж хүн байгаа. Тэгсэн мөртлөөс энэ манай энэ дүү чинь одоо урлагийн гэр дотор өссөн тэр сайхан одоо алтан үеийнхэн манайхаар орж гардаг уран бүтээл яадаг тийм сайхан орчинд өссөн болохоор зэрэг одоо миний дүү чинь маш их урлагийг ойлгоно. Бараг биднээсээ илүү сайхан ойлгоно. Тэгээд их гоё дуулна, их гоё хоолойтой тийм хүн байдгийг. Одоо бол миний дүү мөнх жаргал маань Швейцар Монголын одоо нэг хамтарсан төсөл дээр төслийн удирдагч хийдэг. Бусдууд нь ингээд урлагийн хүмүүс байгаа. Тэгэхээр одоо ихээс зургуулаа гэж энэ 5 урлагийн мөр хөөчжээ. Арын албыг одоо хэн даадаг юм бэ? Ээж автан цөмөр урлагийн болсон. Тий. Маань бол ерөөсөө маш их ажилтаа. Тэр үуч одоо ерөөсөө урлаг гэдэг чинь ер нь тэр социализмын үед чинь нүсрэх ажилтаа байж. Тэр дээр үед ч одоо тэгээ миний аав чинь хөгжмийн холбооны 1-р нарийн бичгийн дарга байсан хүн. Тэгэхээр маш их ажилтаа. Тэгээ арын ажлыг болохоор одоо би хайны ижлээ өөр хүүхдээ одоо тий халамжлах ажлыг миний ээж хийдэг байсан. Ээж маань бол филармоны одоо хийлч хүн хэл тоглодог байсан оркестрт. Алдар нэм байлаа. Буян тогтох гэж хүн байдаг. Миний ээж бол их сайхан хэлж байсан. Тэгээд ээж маань 64 наснда өнгөрсөн. Тэгээд ер нь бол биднээсийг бол миний ээж л одоо ээжийнхээ хүчээр бид манай гэр бол аав ээжийнхээ хүчээр одоо үр хүүхдүүд маань одоо аав ээжийн бид хүүхдүүд бид нар одоо ингээд боловсрол эзэмшээд аав ээжээрээ бахархаад улстай хийх юмаа хийгээд ингээд явж байна. Шинэ жилийн танаа оройны пати гэж ярьдаг шүү дээ. Тэрийг одоо гэрт чинь хэн хөтэлдэг байсан, хэн их гол үр гүйцэтгэдэг байсан бэ? Одоо бол аав чинь их үр гүйцэтгэдэг байна. Аав гол үүрэг гүйцэтгэх нь аав маань тэгэл ерөөсө за миний хүүхдүүд юу ягараа шүрээ төгөлд хураа тоглоо арай баяраа миний хөө тэр байгаа ягаад нэг ард дүниана тоглоодох миний хөө гэж ингээл ерөөсө юу яадаг тэгээд хүүхдээрээ бахархаад сууж яадаг миний ээж аав хоёр маань тийм сайхан миний ээж аав ээж хоёр маань одоо ерөөсө хүүхдүүдийгээ загнана гэж байхгүй ер нь ширүүн дуурна гэж байхгүй дандаа тийм нэг ухаадаг зөөлөн гэж ярьж хэлдэг тийм сайхан зөөлөн сайхан улсууд байсан шүү дээ миний аав ээж хоёр ч нь бол ерөөсө танад бол хөгжмийн ямар зэмсгүүд байсан төгөлдөр байсан уу байлгүй яах вэ ерөөсө миний мэдээ орохын л төгөлдөр хоор байсан юм чи тэгээд одоо манай гэрт чинь төгөлдөр хоор байгаа хуучраа байгаа манай их чинь тоглодог миний дүүгийн тоглодог трүү байгаа тэгээд аав маань нөгөө халахгүйд анхны бүрээ үлээжсэн шүү дээ тэр бүрээ нь байдгийг өшөө бөмбөр байдгийг тэгэхээр зөв одоо багахан оркестр болчихж байгаа юм тийм биш тийм байхгүй юу миний дүүгийн симфони хөгжмөнд нь бол ер нь гадны орныхонд их үнэлэгддэг тийм л юм байгаа юм да миний дүү бол дуу бол жоохон жоохон цөөхөн байгаа. Тэрс ерөөсө ялангуяа энэ кино, жүжиг хөгжим, симфони тэгэл өөрөө төгөлдөр хуурч хүн. Тэгээд төгөлдөр хуур одоо энэ янз бүрийн одоо энэ юу тэгээд юу яа тийм ээ бас оркестрокийн хүүхдүүдэд заана одоо хөгжим бүжигт багшилдаг шүү дээ хөгжмийн зохиолч ангийн багштай тийм байдгийн тий. За та нараас одоо хэдэн он сурлагтан байсан бэ? Өвлийн үгнээс хэн их олон бэлэг авч ирсэн? Ер нь биднес сурлагандаа ер нь гайгүй явсан юм шиг байгаамаа. Ер нь бол бүгдээрээ л өвлийн үгнээс бэлэг авч ирсэн. Тэгвэл их удаан бэлэг авсныг одоо би бодоод байхна ер нь миний дөө мөнх жаргал байсан бол гэж би бодож байгаа. Тий. Миний дөө мөнх жаргал тий. Та чинь ямар сурч ирсэн? Би бол ер нь одоо эхлээд бага ангид байхдаа онц сурч ирсэн. Тэгээд дараа нь яг нөгөө жоохон 4-5 дугаар ангиас авах бол хүн чинь одоо мэрэгжлийн сургуулийн чинь төгөлд одоо мэрэгжил рүүгээ анхаараад төгөлдөр хуурлуугаа анхаараад тэгээд ерөнхийд жоохон орчдөг тал байдаг. Тэгэхээр ерөнхий эзэмтэй болохоор зэрэг ингээд дөрөв гараад мэрэгжилтэй болохоор ингээд гайгүй 5 гараад явдаг байсан л да. За танаахнаас одоо өөрөөс чинь өөр гадаад амьдарч байгаа хүн байгаа юу? Ер нь одоо та Америк дээр хэдэн жил болчихлоо? Би одоо 5-6 жил болж шүү дээ Америк дээр тий. Тий. Ер нь бол манай одоо энэ аав ээж маань 6 хүүхдээс одоо гадаад амьдарч байгаа ганцхан бил байна да. Тэрнээс биш ер нь бол миний ач нараас бас манай гэр ачнаас бас Лондонд амьдарч байгаа хүн байна. Юу Солонгост амьдарч байгаа хүн байна тий. Америкт одоо ингээд 5-6 жил болохтой одоо зөвхөн хөгжмөөрөө л яваад байна уу? Ер нь бол тийм. Студийн цаг.
Хөгжимчин хүн гараа их гамна үсттэй одоо хайрлан тийм. Гамна их гамна гэхдээ гамналаа гэд гэртээ зүгээр суугаад байхгүй шүү дээ. Адилхан л бос эмэгтэйчүүдтэй адил хоолоо ийн гэрээ цэвэрлэн бас тийм байна. Тэгэхээр хүн болгонд одоо тэр болгон заяахгүй энэ одоо хөгжмийн их авьяасыг энтхийн хүмүүс хэрэг хүлээж авдаг вэ? Энтхийн хүмүүс их сайхан хүлээж авдаг шүү дээ. Урлагийг их сайхан ойлгодог. Бид нар ч өөрсдөө хүүхдүүдэд бүр багаас нь ерөөсөө ямар нэгэн хөгжим бүжгийн дугаалтанд явуулдаг. Ерөөсөө эдний хүүхдүүд нь ерөөсөө багаас их тийм хөгжим боловсролыг аваад эзэмшсэн. Тийм. Одоо Монголд ч гэсэн бас тийм болцсон биш үү? Ер нь урлаг ойлгох талдаа Монгол нь илүү юу, Америк нь илүү юу? Энд бол сонгодог урлаг бол сайн ойлгоно. Ер нь бол сайн ойлгоно. Монголд бол ойлгоно л да. Тэгэхдээ яг одоо жишээлбэл төгөлдөр хуур гэхэд бол бас ерөөсөө зүгээр төгөлдөр тоглоод байгаа бас тэр болгон хүнд бас хүртээс жоохон тийм хэн байдаг баг. Тэгэхдээ манай Монголын ард түмэн бас их сүрхий, их хөгжимлэг ард түмэн шүү дээ. Тэгэхдээ ер нь бол ер нь актер сүрхий мэддэг шүү дээ. Энэ гайгүй тоглолчтой энэ нэг л бишээ нэг хачин сонин бүд падгийг тоглоод байх юм гихчээ тийм ярьдгийг шүү. Тэгэхээр хичнээн багаасаа тэгэж эднийхэн шиг хөгжим сураагүй ч гэсэн те цаанаасаа нэг тийм дотоод сэтгэлгээдгээр тийм хөгжмөр хөглөгдсөн ус байдаг юм одоо. Одоо ингэж хэдэн жил төгөлдөр хуур тоглож байна юм? Би ч одоо яг 1980 онд одоо төгснөөс хойш л хэлнэ шүү дээ тий. Консерватор төгснөөс хойш гэхээр тийм 80 оноос одоо би 2008 он гэдэг чинь одоо тий. Гол одоо оргил уран бүтээл чинь юу вэ? Одоо аль уран бүтээлдээ илүү хайртай вэ? Би ерөөсөө уран бүтээл хийхдээ ерөөсөө дандаа өөрийнхөө сонирхсан уран бүтээлийг голчлоо хийдэг. Тэгээ миний оргил уран бүтээлүүд бол Бетховен, Шопен, Дебюсси, одоо Шуберт одоо маш их олон байна да ерөөсөө. Тэгэл Чайковский одоо би дүүгийнхээ уран бүтээлийг нэрлэж байна. Тэгээ Монголын хөгжмийн зохиолчдоос бол миний дүүгийн санаатай төгөлдөр хуурын санаатай их аятайхан их сайхан санаатай сангид орж байгаа юм бас төгөлдөр хуурын санаатай их сайхан санаатай байсан шүү дээ. Би алтан намар хөгжимд бас зэрэг тоглож алтан намрын шагнал авчихсан. Тий. Бас ер нь бол ийм сайхан хөгжмийн зохиолчд миний уран бүтээл бол их баялагда. Аав чинь тухай жоохон тодруулмаар байна. Саяхан би 90 жилийн дурсамж гэдэг аав чинь одоо Гурван Бутын эхнийхээ уншлаа л да олон хүний дурсамж уншиж байсан. Тэгэхээр хин нэгэн бичгийн хүн тусласан юм болоо одоо Бервага маш том нийтлэлч байжээ гэж тэрийг уншихад бол бодож जैन. Зөвхөн нэг хүний намтар биш улс орны манд 90 жилийн үг төхөнд харагдаж байгаа юм л да. Тэгэхээр их ямар ч уншсан ямар ч хүн маш их зүйл ойлгож мэдэх тийм юм байна лээ. Тэгээ 90 нас тэр өндөр насыг наслсан бүх юмыг одоо тэгж их тод дурсаж бичээн гэж бол их сайхан санагдсан л да. Тийш манай аавд хийж туслаагүй. Аав маань ерөөсө намайг Монголд байхын л дурсамжаа биччихээн л гээд бичдэг гэсэн өөрөө л бүндийгээл тэгэл ширээний ард суугаад өдөржингөө шүнжингөө бичин шүн бараг унтдгүй шүү дээ миний аав чинь нойр нь хөрдөггүй. Тэгээ өөрөө бичсээр байгаа дуусгасан. Маш их ой тогтолцоотой. Ерөөсө бүр өдөр сар тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гэж хаал айгүй мундаг ярьдаг. Их ой тогтолцоотой. Тийм үнштэй миний аав ч ерөөсө тэгээд аав маань их спортоор их сайхан айгүй хичээлдэг. Спортоор явах гэдэг би одоо ингэж арчдаг хүмүүс их гайхдаг байсан. Тэр 40-50 мянгатынхаа одоо энэ телевизээр хахдаг сонирн байж магадгүй. Одоо ингээд юус хэлсэн те тэр амар хүүтэнд жаав одоо ингээд цээж нүцгэн гарч ирж байгаа. Тэгээд нүүр гарын алчир шүү дээ. Зузаан алчир ингээд хүүт уусанд норгоод тэгээд тэр гадаа гараад тэр хүүтэн уснаас нь уус авсаад байгаа шүү дээ тэр алчираас ингээд цээж ингээд шавшдаг. Тэгж айгу бие айгу гой таалж авч чаддаг тийм хүмүүс. Хүүхдүүд дотоос нь биднээс тэхгүй шүү дээ. Бид чадахгүй шүү дээ. Хөвгүүд чадлаа хүүхдүүд нь чадахгүй. Тэр дурсамжин дээр бичсэн байсан ган зам дуугаараа анх олонний танилцуулсан гэж. Тэгж бичсэн байсан. Та нарын аавынхаа одоо аль уран бүтээлд нь дуртай хүндэлдэг вэ юм. Бүгд ер нь ингээл бүх хөгжмөнд их сайхан санагдгийн одоо илүү та нарт одоо ингээд дотно байдаг нь ямар бүтээл байх вэ? Аавын зохиолыг бид бүгдээр өөр хүүхэд ачнаар биднээс бол аавынхаа зохиолыг ерөөсө бүгдэнд нь дуртай.
Тэгээ миний аавын зохиолч ер нь бараг бүх зохиол нь ер нь ард түмний одоо дуртай зохиол шүү дээ. Одоо жишээлхэд одоо нийслэл хүүгийн одоо нэг юу гэдэг чинь нэг Тимоти яагаад хормогоож ирсэн хоочтой гэж хөхөө гэрлэх киноны дуу одоо манай авч киноны дуу одоо хамгийн сүүлд нөгөө нэг юу вэ хөгжим дээр нөгөө нэг хин хялар хатныг хийсэн ишиг бамбар гэж хүүхдийн зохиол их олон дуунаар бичсэн. Морины тухай зандан шоу байна тий. Одоо тэгэл их орны сэдв, хайр сэтгэлийн сэдв гэх мэт маш олон өргөн хүрээтэй зохиол бичсэн. Бүгдэнд нь биднээс их дуртай. Одоо өгдөл сонсоо тэр улаан дарцаг энэ тий. Сонсоод их гоё байдаг, уйлмаа санагддаг шүү дээ. Уйлдгийн ер нь бол аавын маань зохиолыг сонсгоо. Тэгээд юу штэ аав маань юу одоо нөгөө нэг намрын шүн гэж Зангадбай дараа нь талигч Загцран багш хоёр дуулсан штэ мэлтэлцэн сүү шиг сарны янд гэдэг энэ дууг бол манай аав чинь ээжд маань зориулж бичсэн. Дөнгөж анх танилцаад ээжийг болзоонд ирэхийг нь хүлээгээд тэгээд сууж явахдаа тэс чадаад ээжд маань зориулаад энэ сайхан дууга зохиосон байхгүй юу? Түүхтэй дуунштай аялал талтай ихний хэлсэн. Юу штэ санаж байна л да. Мэлтэлцэн сүү шиг сарны дуу яг тэр мөн тийм мөн тий. Наад чинь тий. Нэг гоё дуу энэ хоногсон дуу шүү дээ хүмүүст. Тэгээд 39 оны 5 сард халахгуулын дайн эхлэхэд аавчин одоо халахгуулын дайн одоо эхлэх дайнд одоо дайн эхлэе гэсэн одоо тэр бүрийг үлээлцснээр нүдэнд харагдаж бичсэн байгаа. Аль ч үеийнхэн тэрийг унссан. Тэрийг бол их яг л өнөөдөр болж байгаа юм шиг бичсэн байсан. Тэгэхээр халахгуулын бүрээчийн хүүхдүүд хэрэг хатуужилтай өсч хүмүүжсэн бэ? Ер нь бол хатуужилтай жоо ер нь гэхдээ биднээс дэг жоромтой өссөн. Ер нь бол их хүмүүжилтэй гэх юм уу маш их ном уншдаг. Маш их хөгжим сонсдог. Ялангуяа сонгодог хөгжмийг бол биднээс бол бүр багаас нь сонсоод зурагцсан. Тийм. Тэгээд юу бүр багаас минь одоо биднээс бүгдийг аваачаад нөгөө ээж маань филармоны хөгжимч оркестрийн хөгжимчин аав маань хөгжмийн зохиолч аав ээж хоёр бараг тэгээд биднээс амардаг өдөр хаахсаад бүтэн сайдар бүгдийг ингээд одоо ерөөсөө игнэгээр нь жагсаагаад зургуул ингээд аваад филармон улсын филармоны юм уу дуурийн чадад аваачаад дөөр юм уу одоо концерт үзүүлдэг филармоны концерт үзүүлдэг. Энэ чинь бас их гоё дурсамж байдаг байхгүй юу. Одоо тэр тэгээд өшөө дээр нь биднес ч дэгтэй өсний юу гэдэг чинь хөгжим дэх дуртай болоо дээр нь хэдүүлээ хинээч хэлэхгүй биднес өөрсдөө хичээлээ хийдэг. Өөрсдөө тоглолцоход тэгэхэд цаана тоглож байгаа мөртөөс хүүхэд мөртөөс цаашаа тоглоод иж болно да. Тэгэхээр чи тоглож байгаа мөртөөс яана нөгөө мэрэгжлээ хийхгүй болохгүй шүү. Одоо тийм шалгалт бодно. Дандаа тийм бодолтой ер нь дэг жонтой өссөн. Аав ээжийнхээ үгэнд бол ер нь ортгол хүүхдүүд байсан байх гэж боддог. Ингээд урлагийн ийм сайхан элитийн алтан гэр бүлгээд одоо бас хүмүүсээ жоохон зай барих ч юм уу эмэг тийм юм байдгүй. Байдгүйсэн. Ажиглаагүй юм байна ерөөсөө. За ингээд сайхан дурсамж сэргээсэн танд их баярлалаа. Тэгэхээр ахаад одоо шинэ жилийн ярианд жаахан орё. Гадуур одоо их шинэ жилийн уур амьсгал орцсон байна шүү дээ. Ингээд та Америкт шинэ жилийг яа тэмдэглэдэг вэ? Тоглолттой байдгүй. Тоглолттой байдаг. Тэгвэл их сайн тоглолттой байхдаа би хаана тоглолдог гэж юу DC-д одоо шөнийн 11-аас 12:30 хооронд одоо би сүмд тоглолтыг Америкийн сүмд тоглолтыг. Тэгээд их сонирм би анхны удаа намайг ирж тоглооч гэхгүй сони юмд одоо энэ шүүн одоо хүн болгоно л одоо тий гэртээ сууж шинжлээ тэмдэглэмээр юм хүн ирэх юм болоо та гэсэн чинь айгүй олон хүмүүс ирсэн. Тэгэл тэр лам нь айгүй гоё тэр мөрөглөө ягаад цаана би нөгөө нэг сонгодог нөгөө удаан зохиолоод тоглоод хүмүүс нь ингээд сайхан тий 31-ний орой юу одоо 31-ний шөнийн 11-ээс 12:30-д. Тэндээ оноо өгч. Тэгээд дараа нь би гэртээ ирдэг. Тэгээд гэртээ ирэхээр зэрэг заримдаа хүүтэйгээ шинжлээ тэмдэглэдэг л дээ. Тэгээд найз нар маань хаяадаг, заримдаа найз нар маань миний хүүб тарыг аваа явдаг. Би ер нь 2 хүүтэй шүү дээ. Таны хүүхдүүд ч одоо хаана байна? Урлагийн мөрхөөс нь үү? Үгүй. Миний том хүү чинь Монголд байгаа банкны мэрэгжилтэй, банкны ажилтан, миний баг хүү бас банкны мэрэгжилтэн болно. Манай 2 хүү урлагаар яваагүй.
Тий. Манай хоёр хүүг аав нь банкны үнэлтэд. Тэгэхээр зэрэг аав нь банкны хүмүүс болгоно гэсэн ер нь бол тийм бодолтой байдсан. Тэгээд хоёулаа банкны хүмүүс болж байгаа юм шиг байлээ. Тий. Энд би зөндөө хүмүүстэй уулзж ирсэн юм. Ач зээтэй болчоод тэд нартайгаа ер нь хараахан уулзаж амжаагүй байгаа. Та тийм хүмүүсийн нэг биш үстэй. Уулзаагүй яг уулзаагүй. Тэгтээ яг нөгөө одоо чинь интернет гэж нэг сайхан юм бий болсон. Одоо ач зээтэй болцсон уу? Ачтай, нэг ачтай. Миний том хүүч одоо Монголд авгаа хөхтэй болцсон шүү дээ. Тий. Тэгээд миний ач чинь намайг Америк юм гэдгээ. Тий. Тэгээд интернетээр л одоо мэдчихлээ шүү дээ. Ачтайгаа ярина, хөөрнө. Тий. Одоо хэдэн настай юм? 3 нас жоох өнгөрч чинь тий. Та ингээд таньдаг мөрлөө танихгүй ачтаа бас мэдчигээ дэвшүүлж болно шүү дээ. Манай нэвтрүүлэгч бас интернетээр тавигдана. Тэгээ ер нь бол би өөрийнхөө Монголд байгаа хүүдээ, бэрдээ, ачтаа, ах дүү нартай, найз нөхөдөө дээр нь Монголынхоо ард түмэнд бүгдээрэнд нь тийм ээ ирж байгаа шинэ он бүгдэнд нь одоо их өгөөжтэй бүх л ажил амьдралд бүхэнд нь одоо энэ дэлхийн хамгийн сайн сайхныг авчрах болдгоо энэ 2009 он гэж л ерөөдөө бүгдэнд нь. За их баярлалаа. Ингээд халуун дотн яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Танд болон танаа гэр бүлийнхэнд шинэ жилийн мэнд хүргье. За баярлалаа. Телевиз үзэж байгаа үзэгчид Монголынхаа ард түмэнд бүгдэнд нь энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөж шинжлэр одоо сайхан тэмдэглэцгээгээрэй гэж хэлээ да. За баярлалаа.
Ногоон дарих. Цагийн цөвөн дэврэх тусам ногоон дарих бурхны хүч чадал улам бүр нэмэгдэх учир энэ цаг дор дарих бурхны зүрхэн тэрнийг өрин уншиж байвас хэлам гайварцад хүн ба хүн бусын хорлол ад донгийн хөнөөл газар лусын өвчин яр шарах ханиад томуу хараал жатхыг буцааж харшлах шалтгаан бүхнийг арилгана. Энэхүү тарин нь гагц өөрт бус хамаг амьтанд ч нэн тустай.
Америк нэгдсэн улсынхаа Монгол телевиз нэвтрүүлгээ үзүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжилгээ ухаан, соёлын байгууллага ЮНЕСКОд Монгол улс 2008 оноос хойш соёлын бит бус 15 өвийг бүртгүүлсэн юм. Үүнд морин хуурын хөгжмийн уламжлалт урлаг, Монголын ардын дуу, ардын бүжиг, бие биелгээ, Монголд хууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг, хөөми, бүргэдийн баяр буюу шуучлах үе, үндэсний баяр наадам, лимбчдийн уртын дуу, хөгжимдөх уламжлалт арга барил, битүү амьсгаа, Монгол уран бичлэг, Монгол гэрийн уламжлалт, урлал, зан үйл, шагаан харваа, ингэнд ботго ахуулах уламжлалт зан үйл, уул овоо тахих Монгол зан үйл, хөхүүрийн айраг эсгэх уламжлалт холбогдох зан үйл гэх зэрэг өвөөд орж байна. Америк нэгдсэн улс дахь Монгол телевиз улс орныхоо нэр төрийн хэрэг болсон соёлын бит болон бит бус эдгээр үеийг тасралтгүй сурталчилж ирсэн. Цаашдаа ч сурталчлах болно. Энэ дугаартаа морин хуурын аялгаугаар үзэгч олонныхоо хиймэл ундааг сэргээе.
Америкийн монголчуудын түүхийг хамтдаа бичлэлцэж байгаа үзэгч та бүхэндээ талархаж байна. Зулсаар шинэ жилээ сэтгэл өдрөг ухтаараа цар тахлын дэглэмээ алхам тутамдаа сахиж явахыг бас сануулж байна.